ажлын байргүй болно гэж харж байна. Тийм учраас би бол аюултай гэж үзэж байна. Жуниор инженерүүд угаасаа эрэлт бол буурсан, тэр бол бодит үнэн. Зөвхөн код бичих, даалгавар биелүүлэх ажил бол угаасаа хэрэгцээгүй болно. Сайн байна уу? Намайг Шага гэдэг. Өнөөдөр хиймэл оюуны талаар асуултуудад хариулт авцгаая. AI machine learning-ийн ялгаа юу вэ? AI эхлээд machine learning гэдэг бол хүнээр бол нөгөө нэг аливаа зүйлийг мэдрээд таних үйл ажиллагаа. Танина гэдэг нь одоо хүн нүдэрээ хараад энэ бол одоо туулаа байна, энэ бол одоо нохоо байна гэж таньж байгаа шиг машин өөртөө одоо сенсор буюу мэдрэхүүгээрээ таних үйл ажиллагааг machine learning. Тэр таньсан мэдээллүүдээ ашиглаад шийдвэр гаргаж байгаа бол хиймэл оюун гэж нэрлэе гэж. Зургийн мэдээлэл гэдэг бол зураг бол цаана одоо тоо мэдээлэл рүү хөрвүүлж байгаа шүү дээ. Тоо болгож хөрвүүлж зургийг өнгө гэдэг бол тий компьютерууд бол дан тоо ихгүй. Тэгэхээр бидний авсан зураг, фото зураг, видеог бүгднийг тоо болгож хуургаад тоонуудыг бол үржүүлэхдээ статистикээр магадлах замаар машин суралцдаг байх нь шүү дээ. Тэгээд яг тэр аргачлалаараа тоонууд үүсгээд байгаа гэсэн үг. Дараа нь тэр тоогийн зүгээр бид нэр компьютероор буцаагаад зураг болгож хуургаж байгаа. Аргачлалыг LLM цаана ашиглаад тэгээд зураг видео үүсгээд байгаа. Яг ижилхэн програмчлалын хэл дээр бас бичсэн кодын тоо руу хөрвүүлээд тоонууд дээр магадлалын тооцож байгаа дараагийн өөр тоонууд үүсгэж гараад тэр тоогоо буцаагаад үг буюу програмчлалын хэл рүү хөрвүүлээд код бичиж байгаа л ийм л. Би харин наатачин сонсгоор шүү дээ одоо өөрийнхөө бодлоор сэтгэл зүйч гэдэг ажил ер нь юу юм бэ? Сэтгэл зүйч бол хүний асуудлыг сонсоод зөрүүлээд өөрийг нь realize буюу тэр асуудлыг боловсруулад өөрт нь одоо буцааж харуулж чаддаг цэгцтэйгээр төөрөөд байгаа төөрөлтийг харуулж чаддаг ажлыг хийж байгаа гэж үзэж байгаа. Үүнтэй адилхан хиймэл оюун бол хүмүүсийн одоо сэтгэл зүйн асуудлыг сонсоод буюу мэдээллийг нь аваад мэдээллийг боловсруулад өөрт нь зөв цэгцтэй буцааж хэлж өгж байгаа. Тэгэхээр бол яг уу тэр үүргийг бол гүйцэтгэж чадна. Асуудлаас нь бол гаргаж чадахгүй гэвэл үгүй байх л гэж үзэж байна да. Хиймэл оюунд өөрийнхөө асуудлыг хэлээд асуудлаа зөв цэгцтэй ойлгоход бол хэрэгтэй. Шийдэл бол гаргаж өгнө гэдэгт бол итгэлгүй байна. Зөв яг тэрийг нь шийдэж өгч чадна гэдэгт бол итгэлгүй байна. Тийм учраас би бол аюултай гэж үзэж байна. Асуудлыг нь ойлгоод бол цэгцтэй бол харуулж чадна. Тэрэн дээр өгж байгаа шийдэл бол яг ажиллана гэдэгт бол хараахан итгэлтэй бос байна. Хиймэл оюун хүмүүсийг тэнэг болгох уу гэж яг хүмүүс асууад байгаа юм. Тэгвэл тооны машин ашиглавал хүний бодох чадвар буурах уу гэж асууж байгаатай ижилхэн асуулт надад санагдаж байна. Хиймэл оюун бол тооны машин шиг зөвхөн хүний бодох үйл ажиллагааг хөнгөвчлөх зориулалттай хэрэгсэл болохоос биш хүний ухамсарт байдалд бол ямар ч хамааралгүй гэж бодож байна. Зөвхөн код бичих, даалгавар биелүүлэх ажил бол угаасаа хэрэгцээгүй болно. Зөвхөн даалгавар биелүүлэх. Асуудлыг олж хардаг, тэрэн дээр шинэлэг шийдэл бий болгодог ажил бол үргэлжил дэлхийд хэрэгцээтэй байна гэж харж байгаа. Яагаад гэвэл дэлхий дээр учрах асуудлууд өөрөө хязгааргүй учраас тэрэн дээр боловсруулах шийдэл ч гэсэн хязгааргүй учраас ажлын байр буурахгүй байна. Аль хэзээ туршлагатай инженерүүдэд бол улам л үн цэнэ нэмэх боломжуудыг гаргаж өгч байгаа. Суул тал баг байхгүй надад харагдаж байна. Надад бол хиймэл оюун хөгжих тусам туршлагатай ур чадвартай инженерүүд бол энэ талд ажиллана гэсэн үг. Хиймэл оюун бол даалгавар биелүүлэгчтэй бол эсрэг л ажил харж байна. Даалгавар биелүүлэгч нь санаачлаг, итвэх муутай, асуудал шийдвэрлэхгүй өгсөн даалгаврыг биелүүлээ суудаг хүмүүс гэсэн үг. Жуниор инженерүүд угаасаа эрэлт бол буурсан, тэр бол бодит үнэн. Тэгвэл тэр дундаас бүгдээрээ ажилд орж чадахгүй байгаа мó гэдэг бол худлаа. Ямар хөгжүүлэгч нар жуниор буюу анхан шатны инженерүүд ажилдаа болж байгаа вэ гэвэл ур чадвараа эзэмссэн, бодитоор эзэмссэн шинэлэг санаа гаргадаг. Тэгээд өөрийгөө тогтмол хурдан хөгжүүлж чаддаг, хурдан туршлагыг олж авч чаддаг энэ инженерүүд үн цэнтэй болно гэж харж байна. Does AI have a consciousness?
ухамсарт байдалтай. Ухамсарт байдал хаанаас үүсдэг вэ гэдэг философи асуудал руу бол орох гэдэг л да. Ухамсар гэж юу вэ гэдэг. Тэгэд мэдээлэл дээр суурил шийдвэр гаргаж байгаа бол ухамсарт байдал биш. Энэ бол анализ гэж үздэг юм л да. Интеллект буюу оюун ухаан мөн ухамсарт байдал бол биш. Тэнэглэл гэж юу вэ гэж барагчсан. Тэнэг болох уу? Тэнэглэл гэж юу вэ гэдэг дээр хариулах болчиход байна л да. Энэ бол харин ч эсэргээрээ хиймэл оюуныг ашиглаад хөгжүүлэгч нар илүү далаацтай том төслүүдийг хийх боломжийг бий болгож гин гэж харж байна. Нөгөөтэйгөр илүү шинийг илэрхийлдэг хөгжүүлэгч нар илүү үн цэнтэй болоод харин эсэргээрээ шинийг илэрхийлдэггүй өөрийгөө хөгжүүлдэг хөгжүүлэгч нар л харин эсэргээрээ ажлын байргүй болно гэж харж байна. Дараагийн 5 жилд угаасаа софтвер инженерингийн ажил бол маш их өөрчлөгдөх нь бол тодорхой болчихсон. Үүнтэй бол санал нэг байна. Өмнө нь бол бизнес проблемыг програмчлалын хэл рүү хөрвүүлэх ажил илүү чухал байсан бол одоо бол хүний асуудлыг ойлгоод тэрийг бизнес проблем болгоод бизнес проблемоо хиймэл оюунд зөв цэгцтэй шийдэл өгдөг ажил илүү чухал болно гэж харж байна. Toyota-гийн үйлдвэр дээр туршигдсан туршилт байд юм байлээ. Нэг лайн дээр нь болохоор дан роботууд, нөгөөт дээр нь болохоор дан хүмүүс байлгаад яг ижилхэн ажлыг хийлгэхэд хоёулаа ер нь бол ойролцоо одоо үр дүн авчирсан. Дараа нь туршилт нь болохоор энэ хоёрыг хойлоод машин буюу роботууд хийж чаддаг ажлаа сайн хийж чаддаг ажлын робот игээд хүмүүс сайн хийж чаддаг ажлын хүмүүс игээд хамтдаа ажилласан чинь гарсан гаралт нь 4 дахин ихссэн. Тэгэхээр ирээдүйд бол хүн машин хоёр бол хамтарч ажиллах нь бол зайлшгүй болсон гэж харж байна. Үүнтэй холбоотойгоор хиймэл оюуныг ашиглаж софтвер буюу мэдээлэл технологийн бүтээгдэхүүнүүдийг хамтдаа хөгжүүлэх нь илүү үр дүнтэй гэж харж байна. Энтэй 100% санал нэг байна. Миний хувьд бол түрүү миний хэлсэн point уусаа гарч ирж байна л да. 20 жилийн өмнө бол нөгөө програмчлалыг мэддэг хүн хэрэгцээтэй байсан бол тэгээ програмчлалыг мэдээд програмыг ашиглаж чаддаг хүмүүс өндөр үнэлгээтэй байсан бол одоо хиймэл оюуныг ашиглаж хиймэл оюунаар үн цэн бүтээдэг хөгжүүлэгч нар илүү үн цэнтэй болно. Та бүхэн өөрийнхөө асуусан асуултуудад хариулт авсан гэж найдаж байна. Баярлалаа, баяртай.